амар сандарч ирсэн. Хоёрт орсон ч тангалттай гэж би бодож ирсэн. Сайн бацхан IT спорт баг ажил дэм байна. Тэгээ миний хувьд одоо 2021 оноос хойш яг мэрэгжлийн PUBG Mobile-ын дамжирчин болсон болж байгаа. Тэгээд бид нар одоо 23 онд дэлхийн аварга болсон дэрнээс сэтгэл гэвэл яг эхний 2 өдөр бол яг ерөнхий бол гайгүй яг дундаж тоглосон. Бид нар тэгээд сүүлийн юм дээр бол тэгээд Монгол агууд амар ингээл дээр доор ингээл цувраал шууд ороод ирсэн. Яг тэр үед би хамгийн сүүлийн матч эхлэхээс өмнө бүр амар сандарч ирсэн. За баг ингээд дуусчихсан би хоёрт орсон ч тангалттай гэж би бодож ирсэн. Тэгэл яг сүүлийн тоглолт эхэлгээд тэгэл шууд сталарт бидний өөртөө сүүлүүдийн тусгаал шууд аврагсан тэгэл амар баярлал өөр ирэхгүй юу болоод байгаагаа ч мэдэхгүй байсан. Тэгээд бидний хувьд одоо 2023 онд Infinix GT 10 Pro гэдэг утсаар дэлхийн аврагтаа тоглож ирсэн. Яг цаанаас нь дэлхийн аврагыг ингээд спонсорлоод албан ёсны утсаар тоглож ирсэн. Одоо болохоор яг манай бүсийн тэмцээний манаас яг албан ёсны спонсор, албан ёсны утас одоо Infinix дараагийн загвар Infinix GT 20 Pro гэдэг утсаар одоо яг тоглож байгаа. Тэгээд бид нэр өнөөдөр тэрийг авсаа одоо сайн бэлтгэлээ гээл байж энэ да. Тэгээд PUBG Mobile саяхан шинэ апдейт ороод 120 ГГц болсон байлээ. Тэрийг бол ямар ч асуудалгүй Infinix GT 20 Pro утас маань л дэмжиж илээ. Тэрэнд бас одоо тасандаа 20 FPS-тэй. Infinix GT 20 Pro бусдаас илүү